Окей, hi. Hi. За, Not Alone podcast маань ингээд эхэлж байна. Шинэ season эхэлж байна. Тэгэхээр энэ season дээрээ өмнөхөөс арай жоохон өөрөөр юм хийгээд зөвхөн өөрсдөө яриад байх биш. Бус хүмүүсийн талаар ярьдаг болохоор болсоо. Тийм ээ. Өөрсдийн сэдв маань дууслаа гэж. За, энэ удаагийн дугаартаа болохоор бид нэр дуучин аюугийн талаар ярилцах гэж байна. Аха, дуучин жүжигчин аюу. Уран бүтээлч юм тий. Тийм. Энд бол авьяастай зүйлийг үлждэг гэж. Дээрээс нь хөөрхөн. За, аюуг ер нь бол хүмүүс мэдэх бах тий. Гэхдээ зүгээр ер нь хизээ яаж эхэлсэн, ямар кино тоглосон, тэр талаар нь яриад эхэлчих юм уу? За, аюугийн болохоор жинхэнэ нэр нь болохоор Ли Жин Ин гэдэг нэртэй юм билэ. Тэгээд 1993 онд төрсөн. Тэгээд 5 сарын 16-нд төрсөн юм билэ. Үхрийн орд. Тий, үхрийн ордны юм билэ. Ер нь MBTI нь болохоор INFP. Тийм MBTI-тэй. Тэгээд хамгийн яг карьерын нь болохоор яг 15 настайгаас эхэлсэн. Lost and Found гэдэг нэртэй анхны цомгоо 2018 онд яг дебютээ хийгээд гаргаж ирсэн билээ. Жүжигчнийхэн карьер нь хамгийн алдартаар эхэлсэн болохоор Dream High 2011 онд. Тийм бүдөөхэн болоод тэгээд тэрүүгээр хамгийн анх эхэлж исэн юм билээ. Ер нь бол ээж аа болоод доороо нэг эрэгтэй дүүтэй. Тэгээд айлын том юм билээ. Тэгээд ер нь яг гэр бүлийнхэн байдал нь болохоор айгүй ядуу байсан. 7 дугаар ангиас эхлээд тэгээд ер нь бол одоо би дуучин болно гэж шийдээд тэгээд зөндөө олон нөгөө нэг entertainment руу өөрийгөө шалгуулад шалгаруулалтанд оролцож исэн. Тэгээд JYP шалгаруулалтанд оролцсон ч гэсэндээ тэнцээгүй гэсэн. Тэгээд одоо болохоор EDM гэдэг entertainment-д харьяалагдаад тэгээд өөрийнх нь карьер нь одоо ингэж явж байгаа юм билээ. Тэгээд JYP болохоор нөгөө нэг entertainment нь болохоор тухайд аюуг ингэж тэнцээлэгүүдээ аюу харамсаж явдаг гэнтэргээд дараа нь болохоор юмнууд нь олж исэн. Тэгээд дууныхаа үг болоод өгнүүдийг нь бүгдээрээ ингэ өөрөө бичдэг гэдгийгсэн. Одоо нөгөө Солонгостой хамгийн алдартай нөгөө нэг жүжигчин одоо хамгийн нэг номерын нөгөө нэг эй зэрэглэн гэж ярьдаг штэ эй зэрэглийн одоо уран бүтээлч гэж яваад тэгээд зар сурталчилгаан төрт бол бүгдээрэн дээр ингэ хамгийн өндөр үнэтэйгээр ингэ тоглож идэг энэ эй зэрэглийн жүжигчин байлээ. Samsung болоод Gucci-гийн ambassador юм билээ. Тийм аль биосных нь илчих гэдэг жилээ. Samsung-ийн ховчлж тэгэл амьдралын баталгаад олчиж байгаа юм да тий одоо тий. Би аюуг хамгийн анх нөгөө бараг тэр Lost and Found гэдэг альбомнаас юм баха. Нэг юм нэг талдаа ингээд үсэж юм даваатаа цуг ингээд шүлжчихсэн нэг яваад байдаг гэсэн хэвгүй. Тэгээ ингээд юм нар туссан нэг юм амар юм cozy юм видеонуудтай тийм дуунаас нь харж байсан. Дээс үлдэн чиний нэстэ хэлдгээр нөгөө Dream High-аас харж байсан. Турцсан ч гэсэн. Тэг чи угаасаа нөгөө ингээл юм өмссөн маа штэ. Бүдүүн болдог юм өмссөн маа штэ. Тэгээ ингээд турцсан чи ямар хөөрхөн охин байсан юм бэ? Тэгж бодож модод. Тэгээ тэр кино дээр бас тэгдэг штэ нөгөө нэг одоо нөгөө бүдүүн байж байгаад нэг залуу тайртай болоо. Тэгээ бүдүүн болохоор чамайг тоохгүй гэд тэр чинь хин гэдэг ч үлээ нэг залуу одод штэ алдартай. Тэгээ тэгснэ дараа нь турангууд л нөгөөдг нь үерх юм үерхий гэж араас нь гуйгаал хайртай болоод тэгэнгүүтээ төгсгөл дээр нөгөө нэг төгсгөл дээр нь тэнгүүтээ хоёлаа яг ингээд хамт байгаад ад жаргалтайгаа гэсэн аюун буцаад ингээд таргалцсан байдлаараа нөгөө нэг төгсдөө штэ. Тэгэнгүүт нь амар гоё мессежтэй за таргалсан ч гэсэндээ ингээд буцаагаад яаж болох юм бэ гэдэг. Магадгүй зүгээр юу байсан бах те нөгөө турчгаараа арай өөртөө ихтэй болоод тэгээд нөгөө өөрхөө крашлдаг хүндээ хэлж мэлээд ч юм уу өрсөө хийх. Тайцных нь нэр нь гэх юм уран бүтээлчийн нэр нь болохоор You and I гэдэг нэртэй. Тэгээ Chi Babi гэдэг нэртэй. Тэгээ тэр нь болохоор яг илэрхийлэмж нь болохоор хөгжим бас би гэсэн утгатай юм лээ. Тэгэнгүүтээ одоо хөгжим Babi тэгээд бүгдээрээ нэгцүүл гэсэн юм утгатай. Тийм байдлаар Аю гэдэг нэртэй. Айгүй олон юм дээр нөгөө хандаг өргөдөг. Тэгээ нөгөө нэг тэр югаараа бас айгүй алдартай. Тэгээ нөгөө нэг урлагийнх нь яг тэр нөгөө одоо их сургуультаа гэх юм уу? Одоо сурч ирсэн их сургууль дээр өөрийнх нь Аю scholarship гэдэг нэртэй scholarship тийм билээ. Тэгээд тэр нь болохоор одоо сурахыг хүссэн ч гэсэндээ ямар нэг санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд туслаад тэгээд тэр хүүхдүүд нь болохоор яг тэр одоо аюугийн scholarship-ийг аваад тэгээд сургуультаа сурдаг гэд нэг тийм аюу тэр сурж исэн сургууль нь тийм их сургууль юм уу? Тийм их сургуульд нь тийм бэлээ. Тэгээд жүжигчнийхэн карьер нь болохоор яг Dream High-аас эхлээд My Mister гэдэг нөгөө нэг юм кино гэдэг штэ. Тэрүүгээр болохоор хүмүүс яг энэ авьяасыг нь яг хараад тэгснэ. За энэ чи яг нөгөө дуучин биш яг бас айгүй жүжигчлэх айгүйх авьяастай мэнэ гэдгээр нь тэгж танигдсан гинэ. Тэр My Mister кино болохоор би яг 19 онд лөө тэр авд үзчихсэн байхгүй. Амар хөөрхөн кино байсан. Тэгээд тэрийг анх үзэж байхдаа би тэр кинон дээр гарч байгаа бүх дүрд айгүй дуртай байсан заяа. Тэгээд дээрээс нь аюугийн жүжиглэлт бас амар гоё байсан. Тэгэнгүүт
нэг талаараа аюучийн юм жоохон хөгжих цартай шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр дүрийнх нь характер нь бүр амар өрнөцс байхгүй. Одоо нэг юм бас яг ингээд имэтэйг амьдэрдэг юм ганц бигийн шүү. Им өөр гэр бүлгүй юм охин. Тэгээ ингээд ер нь бол багасаа амар хэцүү амьдралаар өссөн болохоор ингээд хатуудчихсан. Тэгээд юу яажсэн зөө эмээг нь ингээд нөгөө өр нэгч ирээд идэг байсан тийм нөгөө хүнийг мөнгөний одоо юу гэдгэлээ мөнгө хүлэгчийг эмээг нь зодоод ахаар нь алдсан багада. Тим дүр ихгүй. Тэгээд тэгснэ тэр яаж яваад ч үлээ оффист ажилд орчтын зүгээр нөгөө офисын туслах маягаар одоо хүмүүсийн хэвлэгсэн юм хэвлж өгдөг бла бла гэл ингээл хийдэг. Тэгээ байжсэн чинь нөгөө насвчдаг жүжигч юм шүү дээ Солонгос юм. Тэр болохоор амар юм зөв хүн баггүй. Хүмүүс болохоор одоо жоохон охиныг тийм өвшин үнтэй ингээд нийлүүлээд ингээд романс үсгээд явчих үедээ гэж амар санаа зовсон шүү энэ кино харчаад тэгсэн чи тэгээгүй. Ер нь бол яасан бэ гэхээр нөгөө нэг мөнгө олохын тулд тэр амар зөв хүнийг ерөөхдөө ингээд тэр зөв хүн дээр нэг юм алдаа олох гэжсэн баггүй амьдралаас нь ингээд юу байдаг чи ингээд нэг юм сүрдүүлж ажлаас нь хаалгах нэг тийм алдаа олох гэжсэн. Захиралтайгаа тэгээ ярьсан байжгаад тэгээ ингээд юу яагаад зөө уцанд нь нэг юм чагнах төхөөрөмж суулгачаад аюу ингээд өдөржин сонсдог байхгүй яриа мараа хинтээ уулз яаж ийж тэр дундаас нь тэгээд одоо нөгөө нэг хувилцсан ч юм уу тийм байх юм бол олоод тэрийг нь ажлаас халуулах гэсэн байхгүй тэгжсэн тэр дууралчтیں۔ Гэхдээ яг дурлах биш яг нэг юм одоо юу гэдэг амар зөв хүн байгаад тахаар амар сайн хүн байгаад тахаар нь ерөөсөө өмнө нь амьдралдаа тийм сайн хүнтэй таарж байгаагүй учраас тэхэндээ ингээд итгэдэг байхгүй энэ угаасаа нэг нууж байгаа юм байх л ёстой гэд тэгсэн чинь айгүй сайн хүн байгаад юу яагаад өөрт нь ч гэсэн сүүл рүүгээ ингээд айгүй сайн ханддаг болчдөг байхгүй чи уг нь л жоохон хүүхдээ наа жоохон хүүхд хараас ингээд хэцүү амьдарч байхад би яаж ингээд баг нүүр буруулах уу энтергээ хоолнд авч өгч мөгөөд идэг байхгүй тэгж жагаад хамгийн сүүлд нь тэр зөв хүндээ туслаад тэгээд дуусч байгаа байхгүй амар гоё кино ер нь бол үзүүл амар гоё кино. Тэр би 2 удаа үзчихсэн шүү дээ ер нь. Тий эхлээд нэг үзчихээд ямар гоё юм бэ гэж бодчоо дахиад үзчихсэн нэрээ тэр гоё кино шүү гэж дахиж үзээд тэр үнэхээр сайн кино аюуч гэсэн амар сайн жүжигсэн. Кореатагийн бас нэг кино тоглосон мэт юм бил шүү дээ. Тий саяхан би нэг пост уншижсэн. Энэ нөгөө Танжерина тоглохоос өмнө тэн дээр анх ээжийн дүрээр тоглосон байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд өөрөө ерөөсөө юу яа ээж болж үзээгүй ч гэсэн ингээд ээж байх ямар байдаг бол гэдэг мэдрэмжийг ингээд авахын тулд ч юм уу энэ кинонд тоглосон гэдгийгсэн мөлий. Тэгээд ер нь хосын харилцаанд болохоор 2 хүнтэй үерхчихсэн. Тэгээд нэгэндээ нь болохоор одоо хүртэл үерхэж байгаа. Нэг нь болохоор Жанги Ха гэдэг нэртэй. Тэгээд 2013 оноос 2017 оны хооронд үерхэд тэгээд ер нь бол аюугаас ер нь өөрөөс нь 11 насаар ах байсан. Тэгээд тэдний харилцаанд болохоор яг 15 онд ил болоод тэгээд ер нь яг ил болсон болохоор өмнө 2013 оноос хойш эхлээд ер нь бол 2 жил яг нууж амьдэрсэн байгаа байхгүй. Тэгээд яг батлагдсан болохоор 15 онд яг батлагдаад тэгээд тэдний нөгөө нэг одоо 17 онд яг ямархуу байдал юунаас болж одоо нөгөө нэг ингэж хасан гэдэг шалтгаан нь бол мэддэхгүй. Гэтэ 17 онд яг энэ хоёрын харилцаа нь бол ингэж төгссөн гэж гарлсан байт юм лээ. Тэнгүү Ли Жон Сок гээд 2022 оноос хойш үерхэд тэгээд одоо хүртэл үерхэж байгаа тийм нэг залуу. Хамгийн сонирхолтой нь жоо энэ Ли Жон Соктойгоо бараг 10 жил ахаа тэр хоёр ерөөсөө айгүй сайн найзууд байжгаад тэгээд тэр найзынх нь нөгөө нэг ер нь одоо relationship нь болохоор яг хайр дурлал болж хувирсан гэдэг жаахгүй. Тэгээд тий friend zone-оос гарч ирсэн. Тэгээд энэ хоёр ер нь бол одоо нөгөө нэг Ли Жун Сок нь өөрийнх нь нөгөө нэг ярилцлага дээр өгөхдөө болохоор аюу болохоор миний хамгийн их ингээд намайг дэмждэг хамгийн их ойлгодог хүмүүсийн нэг гэд. Тэгээд энэ хоёрыг бол солонгосчууд ер нь бол ideal type гэж одоо ideal одоо хосууд тий хосууд гэж бол нэрлэдэг юм билээ. Тэгээд одоо болохоор 2022 оноос хойш гэрч одоо баг 3 дахь жилд явж байгаа юм шиг байна. Тэгээд тэснэ нөгөө нэг аюуг болохоор хүмүүс яагаад нөгөө нэг аюу хайртай байгаад идэг вэ гэхээр ер нь бол аюу зөв хүн юм байна л да. Нөгөө нэг элдв янзын драма янз бүрийн нэг юм болох бүтгүй юмнуудад ерөөсөө орооцолтдоггүй. Тэгээд өөр болохоор аюу тийм найрсаг одоо айгуу гоё нэмсгэлдэг гинэ тэрээ хэцүү амьдралаас ингэж гарч ирсэн яг өөрийнхөө юугаар ингэ явж байгаа гэд тэр утгаараа нөгөө солонгосчууд ер нь амар хайртай байдаг. Тэгээ нөгөө нэг үндэсний хэмжээний бараг одоо хамгийн хайртай жүжигчдийн нэг юм байлээ л дээ. Чи нөгөө сая ямар ч скандал байхгүй гэдгсэн шүү дээ. Гэхдээ би нэг скандал санаж байна. Хэдэн жилийн өмнө 4-5 жилийн өмнө тэрнээс ч өмнө үеж магадгүй заяа. Юу болсон бэ гэхээр нэг дуу гаргаад тэр дууных нь утга нь болохоор ерөнхийдөө нэг юм модон давирж байгаа хүүхдийн талаарч үл яасан гэд нэг тийм
дууны лирикс нь хүмүүс таалагддаг байхгүй. Тэр нь ерөнхийдөө бол одоо юу гэдгийг жоохон хүүхдийг sexualize хийж гин гэж хүмүүс тэрийг ойлгоод тэр дууны одоо үгийг гэх юм уу. Тэгээд нэг хэсэг жоохон шүүгжсэн хүмүүс ингээд юу алаа ингээд буруу юм сурчлаа, pedophile сурчлаа энэ төр гэд. Тэр дууг нь сонсоод үзэнгүүд уг нь бол арай нэг өөр бас таад гүн утга байх шиг байгаа юм л да. Тэнгүүд наана болохоор зүгээр модон давирж байгаа нэг хүүгийн талаар үлээ нэг тийм санаанд орж ийн. 2 дуу гаргаж исэн юм лээ. 21 хүрчээд үлээ. Ямар тэгчээ 25 хүрээд ч үлээ нэг 2 юм төстэй юм дуу одоо анги юм шиг юм хоорондоо холбоотой юм дуу гаргаж исэн. Эхлээд тэр 21 хүрчээд хийсэн дууных нь үг нь болохоор ингээд том болч тийм үү яасан нас нь хүрх юм байна, юм мэдрэмжтэй байна мэн гэсэн утгатай тийм дуу байсан байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр нь G Dragon орж ирсэн байхгүй. Нэг тахилт дээр нь тэгээд тахилт үлөө нэг бадаг дээр нь төлөө орж ирснээр баг welcome to adulthood тэ одоо ингээд насан турсан хүн байх юм байдаг гэсэн утгаараа ингээд нөгөө нэг юм жоо ах байдаг штэ дээд ангийн ах шиг ерөнхийдөө нэг тийм коллаб хийжсэн байхгүй. Тэгсэн чинь хэдэн жилийн дараа дахиад 25 хүрчээд бас нэг саяхан би 21 хүрчлээ гэдээ дурж исэн чи одоо ингээд нэг 25 хүрсэн байх юм гэсэн утгатай бас нэг юм тийм дуу хийжсэн байхгүй. Тэгээ би харчаад хүүе энэ хүний царай ерөөсөө өөрчлөгдөхгүй маа гэж бодсон цаа. Яг анх харах тэр Dream High дээр анх үзэж байхад тийм царайтай байсан. Одоо 32 хүрсэн гэж байгаа мөртлөө стил тийм царайтай. Бүр яг ингээд хөгшөрдгөө ингээд цаг хугацаа зогссон байгаа. Яг чинь бас тэгдэм л шүү дээ. Яг нөгөө natural beauty гэдгээр амар алдартай. Ерөөсөө юу ч хийлгэж байгаагүй. Багаасаа амар хөөрхөн байсан. Тэгээл тэр чигээр ингээд юм хөөрхнөрөө ингээд явцсан гээд. Танжирыг үзсэн үү нэрээ? Үзсэн. Дөнгөж баг урчиг 1 2 3 хоногийн өмнө л үзэж дуусгасан. Йоо хэд хувааж үзсэн бэ гэж. Уйлал үзэл тэгэл энийг ажлын хажуугаар бас уйлаад үзээд ах юм аа гэж. Би 1 2 7 хоногийн өмнө үзсэн баха. Яг ид гараал хүмүүс шүү гэж эхлэхэд нь л үзчихсэн. Тэгээд надад бол яг хүмүүс ингээд бүр уйлаад ингээд ихэд би ингээд үзээд бас уйлах байх ч одоо уйлах гэж үзээд тэгсэн нэг амар уйлаагүй. Гоё кино байсан. Айгу хөөрхөн хийдтэй гоё одоо надад бол ингэ санагдсан. Одоо юу гэдгийг traditional value гэж байгаа шүү дээ. Одоо уламжлалт үнцэн тэ тэрийг айгүй ингэж буцаад сэргээж байгаа юм шиг санагдсан гэх юм уу. Одоо юм ингээд амар өөрчлөгдөж байгаа. Одоо тэ ингээд хувь хүн байх, яасан ингээл барууны соёл нэлээ ингээл Азиудад нөлөөлдөг болсон энэ үед бас нэг талаасаа одоо ингээд гэр бүл тэгээ ингээд зөв сайхан амьдрах ч гэдэм үү бусдын төлөө өөрийгөө золиослох гэр бүлийнхаа төлөө хөвтлээ ажиллах гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд ингэж сэргээж байгаа айгу хөөргөн л кино шиг санагдсан шүү дээ. Гэхдээ шүүмжлэе гэх юм бол надад бол ингэ санагдсан. Хитрхи бас яг уу ном зохиол гэдэг утгаараа ч юм уу ном биш кино зохиол гэдэг утгаараа хитрхи бас тийм юу байсан. Өөгүй дөрүүдтэй гэх юм уу. Одоо жишээлбэл тэр Гуаншиг гэдэг аавынхан дүр байгаа шүү дээ. Тэр тийм төгс залуу байхгүй байхгүй юу ер нь бол. Гэхдээ нэг талаасаа байхгүй болохоор ийм байгаасаа гэж ингэж харуулсан ч гэж болох юм. Залуусаа ингэж тэ эхнэртэй ингэж хандаач зөөлөн хандаад хайрлаад яваач. Хүүхдтэй олчих юм бол хүүхдээ ингэж өсгөөч гэдэг юм. Тэр талаас нь харуулах гэсэн байх. Гэтэ нөгөө талаасаа бас юу гэж санагдсан бэ гэхээр хүмүүс бас яг хүүхдүүд үзлээ гэж бодоход тэ эсвэл зүгээр мэдгүй ингээд яг ийм хайр гэж төсөөлөөд одоо кинон дээр хайр гэж яриад идэг штэ. Тэнгүү сүүлийн үед тэр кинон дээр хайр гэдэг чинь айгу өөр болчиход байгаа штэ. Ийм арай бодит амьдралтай ойр болоо тэ. Тэнгүүд урд нь болохоор кинон дээр хайр гэхээр амар гоё идэгсэн штэ. Тэгээл төсөөл жаргалтай төгсчдөг. Тэнгүүд хүмүүс бас хитрхи тийм сайн юм харчгаараа ийм байж болохын гэж бодоод ийм токсик харилцаанд ч юм уу ингээд юмдаа байгаад идэг юм шиг санагдаад байхгүй. Энэ бол өстой Гуаншиг шиг хайр битэр өстой баг л гэдэг ч юм уу. Мэдгүй зүгээр жоохон тийг санагд хитрхи жоохон unrealistic санагдсан. Traditional одоо үндэсний юмнуудыг аягүй сайн харуулсан лсэн л та. Одоо мандрин энтер гэлдэг ч гэсэн тэнгүүд тэр нөгөө чэж үжүүгээс ингээд мандрин аягүй их тарьдаг. Тэнгүүд тэн дээрээ бас нэг юм энгийн юмыг айгу гоёор ингэж нэг үнийг илэрхийлж байгаа нь бас амар гоё санагдсан. Тэгээд төгсгөл нь надад хамгийн их таалагдсан. Угаасаа нөгөө нэг нөхөр насаараа л тий үгүйс энэ бол амьдралд угаасаа л тохиолддог зүйл шүү дээ. Байнгын лаз жаргалтай, байнгын юм байгаад байхгүй. Тэгээд яг төгсгөл нь бол яг нөхөр насаараад тэгээд яг өөрийгөө яг эмэгтэй хүнийхэн хувь хүнийхэн ч юм уу тий өмнөх одоо нөгөө нөхрөө насаархаас нь өмнө гэх юм бол өөрийнхөө хүслээр ингээд амьдарч байгаад ингээд юмнууд ингээд гоё хайрын дунд умбаад ингэж аач гэсэндээ
яг би хүн хувь хүнээр нь яг ингээ байхгүй байгаа юм шиг санагцаахгүй юу. Зүгээр яг нөгөө тэр эмэгтэйгийн хувьд гэх юм бол хажууд нэг хүн байгаа даа гэж бодож байгаа болохоор ч тэр юм уу. Тэнгүүд төгсгөлтөө болохоор ингээ байжснаа нөхөр нь ингээл нас ороод тэнгүүтээ яг өөрийнх нь зохиолыг ахиж бичээл те ном нь хэвлэгдээл ингэж гарч ирээл тэл тэгснэ яг төгсгөлийн тэр нэг үнүүд нь амар гой санагцаахгүй нөгөө охинтойгоо суугаал ингээл юм яриад ингээл байжснаа бүх зүйл яг ингээ тавтагдчих байгаа юм шиг харагдаж байна. Амьдрал ингээ цоошин зүйл ингээ хэцүү те чамд ингээ тохиолдож байгаа зовлон ч юм уу те ад жаргалтай юм чи ингээ хүн болгонд яг ингээ өөр хэлбэрээр л ингээ тусч идэг болохоос биш яг чиний миний одоо туус амьдралыг эмэгтэй хүнч бай эрэгтэй хүнч бай те бүгд яг ингээ адилхан үе шатуудыг дамжаад төрөөл тэгэл юмнуудаа туулаад цаг нь болоод ирэх цагт ор ингээд нас орж ийна гэдэг ч юм уу мэдгүй. Би бол нэг аюу тийм гүнзгий нэг тиймэрхүү утгнуудыг бол харсан. Тэгээд тэр яг эмэгтэй хүнийхэн хувьас ерөнхийдөө тэр кинонуудыг үзээд яг ээж хүнийхэн хувьас гэдэг ч юм уу те ингээ бүх дөрүүдийг ингээ амар гой төлөөлөл харуулсан байхгүй. Тэгээд тэгснээр тэр кинон дэр нөгөө нэг аюу бэлцлэгийг би нөгөө нүшээд тэгээд тэгсэн чинь тэрэн дээр болохоор ингэж ирсэн мэт. Одоо миний өмнөх ингээ тоглож байсан кинонууд болохоор би дандаа нэг юм жоохон шархалсан хүний дүрд ч юм уу те дандаа нэг тийм ерөөсөө юм бүрэн хайрлагдсан эмэгтэй дүрд бол ерөөсөө тоглож байгаагүй. Тэгээд энэ кино болохоор харин ч эсэргээрээ ингээ бүрэн хайрлагдсан юм эмэгтэй хүний ингээ дүр тоглосон надад айгүй юм өрмөц сонин айгүй ой киносон. Тэгээд өөрөө ярьж байгаа хгүй. Би ингээ 20 наснда ингээ юу ч хийгээс буцахгүй одоо нэг юм харандаатай ч илүү ингээ зүрлээд тэнгуүтээ ингээ харандаа ингээ үзүүртэй юм харанд дөнгөж ингээ нэг үзүүрэл цаанд амар юм хурцдаг штэ. Яг тэрэн шиг юу ч хийхээс буцахгүй айгүйх ингээ өөрийгөө үзүүрлээж ингээ хурцалдаг байсан. Тэгээд ингээ 30 нас ингээ хүрээд ирэх цаг доор ингээ 10 жил ингээ өнгөрсөн маа штэ. Тэнгуүт тэр нь ингээ даажимдаа ингээ мохож исэн гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд мохоод ингээд би зөөлрөөдөж байгаа мó ягаад ч байгаа ингээд амьдралдаа ингээд хүлэмжшөөрөд юмнуудыг ингээд мохоод ирсэн чинь яг энэ кинон дээр ингээд ирсэн чинь яг эсэргээрээ бүр ингээд тэр юу нэг хурцлагдаж ирсэн гинэ. Энэ кинон тоглосноос хойш айгүй урам зориг аваад улам ингээд за ингээд хичээх хэвээр байна, яах хэвээр байна гэдэг ийм кино басан. Тэгээд миний хувьд бол энэ кино үнэхээр гайхалтай кино. Ингээд босон намайг ч гэсэндээ айгүй өөрчилсөн юмны харах үнцгийг ч гэсэндээ айгүй өөрчилсөн гэж аахгүй. Тэнгүү тэр нь яг яагаад гэсэн бэ гэхээр нөгөө нэг одоо Гуаншик гэдэг нөгөө нэг хин нөхөр нь одоо ингээд нас орчдөг штэ тий. Тэнгүүд яг нөгөө эхнэр нь өөрөө ингээд буцаад ингээд бүр ингээд гундаж гутраал тий. Гутарсан л ахaltaа. Гэтэ тэхгүйгээр одоо эсэргээрээ ингээд миний нөхөр ингэж хүсчихсэн би одоо ингээд хэвээр би ч гэсэн өөрөө юм хүсчихсэн гингүүтлээ шууд ингээд нөгөө нэг юунуудаа шүлгүүдээ бичээд тэгээд тэр шүлгийг ингээд одоо нөгөө нэг бүр хөвлөгдөж ном болж гарч мараад гэдэг ч юм уу те тэнцэнээс нь айгүй хурам зориг авсан гэж өөрөө ярьсан байлээ. Эмэгтэй хүн ээж тэгээд хүнээр хайрлуулах бла бла гэдэг ингээд айгүй их морцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт ямар ч хүн үдсэн эндээс ямар нэгэн байдлаар аль нэг юмтай relate хийх юм байна гэж бодсон. Манай нэг найз үзчихэд яг эхлэх хэсэг дээр амар уйлсан, амар яг нөгөө ээжигээ алдаж явах үеийн амар хүн туссан гэдэг байгаа байхгүй. Тэгэхэд би ингээ үзэхэд тэр хэсэг нь яна хөрхи ямар хэцүү юм бэ гэж бодсон ч гэсэн тэгэж ингээл нусаа сугартлуулахгүй байхгүй. Тэгсэн чинь яг надад болохоор яг тэр нөгөө нэг аав нь өвдсөн гэдгийг мэдээл ч юм уу те бас дээрээс нь нөгөө охин ингээд хүнээс салаад хүний гэрт очсноо хадмын ээжтэй таалагдахгүй байгаа л энэ тэр тэгсэн чинь охиныгоо мөрдөг энэ төр шүү дээ те тэр хэсгүүд надад бүр илүү гой санагдчихсэн гэх юм уу тэгээ бодохоор хүний амьдралыг зүгээр 3 үеэр нь ингээд өөр түүхүүд өгөөд ингээд харуулчаар маш олон хүмүүсийг хамарч чадчих байгаа байхгүй би санагдсан зүгээр ухаантай талаас одоо хэрэглэн талаас бодох юм бол одоо яг ингээд тэндээс бол relate хийхгүй хүн айгүй ховрох. Ямар нэг дүртэй ч юм уу ямар нэг болж байгаа үйл явдал нүрт амар ойр тусаад тэгээд тэрнээсээ болж таалагдаад үргэлжлүүлээд тэр дөрүүдэд хайртай болоод ингээ үзээ явах болж байгаа байхгүй. Надад бас яг ингээс бас ингээ санагдсан. Би ингээ заримдаа ингээдсэн байхгүй жоохон их үдцсэн юм аа хүн дахиж үзэхээр ингээ жоохон залхаад идэг шүү дээ. Тэнгүүд тэн дээр одоо ингээл үйл явдал хаашаа ингээ цаашаа явахыг би бол ингээ таамаглаадсэн байхгүй. За энэ хоёр ингээл угаасаа араараасаа үйлдэлж дуулалтж байгаа л нийлхэн тодорхой одоо нөгөө нэг Эйсүн Гуаншик хоёрыг хэлж байгаа байхгүй. Нийлхэн тодорхой тэгэл нийлж байгааг нь харуулаад нэг бүүн болгон дээр гэсэн чинь шууд так гэл алгасан явцсан байхгүй. Үзүүлээл ингээл жидийн дараа гэсэн хүүхдтэй олцсон ингэсэн тэгсэн ингээл те тэр нь одоо амар гой санагдсан. Тий залхаагаал ингээл бид нэр өмнө хартсан хайрыг ч юм уу ингээл нөгөө нэг хатмууд нь таалагдахгүй байгаа энэ төр гэдгийг ингээл солонгос киноос өчнөө үзсэн шүү дээ. Тэнгүүд тэрнийгс та сайн гоё ингээд шийдлээр ингэж харуулаад тэр он цаг солигдож байгаа нь гойсон. Тэгээд одоо нөгөө солонгост чинь бас яг нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гендрийн асуудал те яг ингээд тэгш бус ч гэдэг юм уу ялангуяа гэр бүл болоо явчихаар эхнэр нь ингээд нөгөө хадмууд дээр очиж ингэж тал засах хэрэгтэй байдаг.
Тэгээд яг ингээд янз бүрийн баярууд болдог, чусаг мосог гэд баярууд болдог. Яг тэр үеэр нэстэ ингээд амар их юм хийдэг гэж аахгүй. Тэрийг хийхгүй бол ингээд бараг хараалгадаг, зүхэлдэг. Тэгээд гэртээ нөхөртөө хоолыг хийж өгөхгүй бол бараг ингээд өөрөө ажилдаа явж бас давхар нөхөртөө хоолыг хийж өгөхгүй бол хадмууд нь барьж иддэг гэж байгаа байхгүй. Тэр ихтэй баг багаар арилж байгаа байх л та. Тэрнээс зүхтаагаад бас эмэгтэйчүүд нь хүнтэй суугаа болчиход байгаа байхгүй. Тэнгүүд тэрнийг бас ингээд айгүй хөвтэхнэр зөөлнөөр ярьсан юм шиг санагдсан. Одоо юу гэдгийг те та нарын ил буруу ирчүүдээс болж ийн гэж хин нэгэн рүү дайрахгүйгээр маш хөвтэхнэр таны хүүхдийг ингээд байвал яах вэ? Тэ та нар ингээд хүний хадам аав ээж болчоод аль охиныг ингэж хайрласан охиныг гэртээ авчирчаад ингээд загин занчаад байвал муухай эдтэй гэдэг нэг тийм юмыг айгүй гоёор ингэж харуулсан болов гэж бодсон. Тэгээ үзсэн хүмүүс нь тэгэл яг ойлгоол ухаарал бирдээ сайхан хандхан цаашаа. Гэхдээ ядаж одоо энэ бэртээ болоогүй хүмүүс цаашаага энийг хараад мэддэггүйгээр энэ бодлон суужиж болно шүү дээ. Тэр утгаараа олохгүй санагдсан. Наадаа ч нөгөө сонсон чи яг тэр хэсгийн санаанд орж нөгөө нэг юу яадаг штэ. Нөгөө эхлээд нэг залуутай суух гэж байдаг штэ. Нөгөө нэг аюу нөхөн болоод тэнгүүтээ нөгөө нэг тэр арай жоохон нөгөө нэг баяалын хүүтэй ингээ суух гад гисэн чи нөгөөдөл нь ингээл амар дээрлэхүү хандаал инээ тэрэг гэл тэгсэн чи би тэр үед яана энтэйг ингээ суучих үдэл гэж амар бодож юм чам. Тэгсэн чи ээж нь ингэснэ би чамаг инт гэж өсгөөгүй. Би бүх юмаа ингээ зориулсан чи тэгсэн дайлын ингээд хамгийн ингээд эрхэм найнтай хүүхэдтэй. Тийм болохоор бити ингээд одоо миний хүүхдтэй ингэж харцаатай гэж шууд ингээд хэлдэг шүү дээ. Тэнгүүд нь би бүр за ингээд бүр ингээд тэр залуугаасаа ингээд салаад тэгээ нөгөөх нь ингээд хичнээн хайртай байсан гэсэндээ тэр хүн ингээд өөрийгөө амар үнэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө талаас ингээд харангууд эмэгтэй хүн одоо өөрийгөө хайрлах гэдэг ч юм уу тийм зориг амар тутмаг байгаад амар санагддаг байхгүй. Одоо эрэгтэй хүнээс гэх юм уу. Нөгөө эрэгтэй хүн барыг сарамгчнаас 1% илүү одоо царайлаг байхад болно энэ төр гэл нөгөө юм жоокод идэг шүү дээ. Тэнгүүд яг тэр бол яг амьдрал дээр угаасаа байдаг байхгүй юу. Тэ эрэгтэй хүн эмэгтэй хүнээс бараг 10 ч илүү 20%-аар илүү өөртөө ихтэй байдаг гэж аахгүй ямар ч эрэгтэй хүн. Тэнгүүд ямар ч царайлаггүй эмэгтэй, ямар ч амар гоё карьертэй эмэгтэй байсан дотроо баг зэргийн юм өөртөө ихтгэлгүй байдал би ийм тийм гэж өөрөөх нь болохгүй юмнуудыг аяг хардаг байхгүй. Тэнгүүд тэн дээрээс ингээ харангуутлаа эмэгтэй хүмүүс маань ч гэсэндээ ингээ сонсож байгаа болох те эмэгтэйчүүд маань ингээ энээс ингээ бас харуул өөртөө айгуу гоё хайртай байгаад те үнэхээр өөртөө хайртай эрэгтэй хүнтэй ингээд суугаад те тэгхгүй болвол ингээд за намайг өөрхийн тоохов дээ за миний одоо хамгийн нийлж одоо нөгөө яаж надад олдож байгаа хамгийн гоё нийнэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар өөртөө итгэлгүй байдлаасаа болоод бас ингээд буруу сонголтуудыг бас зөндөө хийдэг баг. Тийм тэр талаас нь бас тэрийг айгуу гоё харуулад те нөгөө нэг залуун ч гэсэндээ ингээд би яг ийм байдлыг чам надаас олоод ээж автагаа ингээ маргалтаасаа гэж хүсэхгүй байна те би тэгсэндээ өөртөө хайртай учраас ийм сонголтыг хийж ийн гэл аюу хэлээл ингээл нөгөө залуун ч гэсэн уг нь сайн хүн байгаа гэхдээ ээж нөгөө нэг өөр хүчин зүйлсээс олоод тэргээсээ саллаад тэгээ яг өөртөө хайртай залуутай сүтдэг шүү дээ тэр нөгөө нэг захиан урилгуудын явуулаагүй гэдэг шүү дээ тэр хэсэг надаас амар гоё санагдсан яг тэгэхээр хүүхдэд итгэж байгаа байхгүй одоо чиний хэлсэн шиг өөртөө итгэлгүй байдаг шалтгаан чинь багт нь эцэг их нь одоо юу гэдэг чи яг тэгж чи хайрлагдсан хүн шүү чи байгаагаараа үнцэнтэй шүү гэдэг мэдрэмжийг тултал суулгаж өгөхгүй болохоор чинь гаднаас одоо юу гэдэг чинь те чи юм дорд байж ээж гэдэг байдлаар хүн харьцвал тэрийг хүлээж авах яг бэлэн байд юм шиг санагдаад байхгүй. Тэнгүүд тэр одоо Иесүний дүр аав хоёр нь тэр охиноо болохоор ингээд амар их тордож хайрлаж өсгснөө мэдж байгаа болохоор миний охин угаасаа eventually эцэст нь ингээд энэ өөрийгөө сонгохноо гэдгийг нь мэдчихсэн байгаа байхгүй нөгөө урилгуудыг хадгалж ийн гэдэг нь те бид нэр угаасаа явуулаагүй гэдэг амар хөөргөн те нэг би одоо ингээд урилгаа явуулсан шүү дээ би одоо яах хийж чинь мэс чинь зүгээр угаасаа явуулаагүй гэдэг те тэр хөөргөн байсан тэгээд ялчгүй солонгосчууд кино ихтэй мундаг юм уу ялангуяа цуврал ихтэй мундаг юм уу тэр нөгөө хүмүүс одоо жижиг орон жороо алдартай гэж мэддэг ч гэсэн яг кинонд ингээ оруулаад өгчгөр бүр ингээ цементлэгдээд үлдчихэж байгаа байхгүй тий. Тэнгүүтээ тэр нөгөө нэг ингээ доошоо нөгөө нэг дайв хийж ингэж нөгөө юу гаргаж ирдэг. Oyster ч юу лээ. Тэрийг ингэж тэг ихсаа гаргаж ирдэг тэр мэрэгжил гэх юм уу юу гэдгийг би тэрнийг бас нэг өөр нэг кинонд харж ирсэн. Blue Heaven жилүү Blue Valentine жилүү мэдгүй. Blue Valentine арай биш. Бас жижигдэр болж байгаа үйл явдлын тухай тийм кино байсан байхгүй олон ангит. Тэнд чинь амар лаглаг одоо тоглолцсон байсан юм. Blue ямар тааш нэг юм Blue Ocean жилүү нэг тийм амар олон дөрүүдийн тэнд болоод ингээд гарч байгаа. Тэгсэн чинь тэн дээр бас нэг тийм dive road байсан байхгүй доошоо ордог. Тэрийг харчаад байгаа энэ ямар амар эрсдэлтэй мэрэгчлээ энэ тэргээ бодчихсон чинь саяны нөгөө танжирын дээр ингээд бүр хүчтэй ингээд ороод ирж байгаа байхгүй бид нэрийн бүр ингээд санаа тавьж байгаа дүр тийм хүн байгаад тэрнээсээ болоод насороод тэнгүүд энийгээрээ
кино өөрсдийнхөө улсын соёлыг кинонд амар гоё ингээ шингээж өгөх юм. Тэгэнгүүтээ тэр нь буцаагаад ашиг болох юм. Одоо жишээлбэл энэ жил энэ киноноос болоод ээжүүдээр очих хүн хитээр нэмэгдсэн бол тийм ээ. Тэгээ бодохоор ч бас айхтар байгаа шүү. Тийм. Бүх юмыг айгүй гоё баланстай, айгүй гоё харуулсан байсан. Тэгээд тэр энэ кино бол угаасаа бас зөндөө хүмүүст хүрж байгаа ч тэр угаасаа хэр сайн хийгдсэн байгаа нь угаасаа ойлгомжтой шүү дээ. Юмны ингээ ерөөсөө гоё тунан ингээ айгүй гоё таарсан. Хитрхи романтик хэсгүүд бол байсан. Тэр нөгөө нэг юунаасаа онгоцноосоо үсрээл тэгснэ далаагаас бүр ингээд сэлж ирээл баг юу вэ гэж акул машин тэр баг хэдэн секундын дотор ирсэн нөгөө амар хол эсэрнэ тэ. Тэр мөр бас амар too much санагдах одоо санагдсан. Гэхдээ яг хоо ингээд нэг юм жижигэн тэгээд вау гэж хэлээд байгаа байхгүй. Бас ингээд сонсож байгаа хүмүүст бол үзээгүй байх юм бол бас үзээрэй гэж зөвлөн. Спойлцсныхаа дараа. Тий. Спойлцсныхаа дараа бүр нүдэрээ харуулгая босоо. Тэгээд нэг тийм хөрхэн кино зэн. Тэгээд ер нь бол энэ аюу ч юм уу мэдгүй нэг юм одууд бол яг төрдөг баха. Тэ. Ингээд яг юм төрмөл авьяастай юм ихтэй байгаа байхгүй тий. Ер нь өөрийнхөө яг байгаагаараа л өөрийгөө одоо нөгөө зарж борлуулж чадчихээн гэдэг шиг. Тэгээ нэг юм амар юм нөгөө гоц гойд ингээл хүмүүсийг янгууд ингээл юм хурц юм характертай хүн ерөөсөө биш тий. Харахад айгүй зөөлөн юм ингээл хингүүд амар энгийн зүйлийг айгүй гоё ингэж хүмүүст ингэж хүргээл тий. Хүмүүст ч гэсэндээ тэр ингээл амар гоё хүрж ийн гэдэг чинь бас болж байгаа байхгүй тий. Яг өөрийнхөө байгаа байдал нь заавал хин нэгний дүр тойрохгүйгээр төрдөг байж магадгүй бас эсвэл яг нөгөө чиний хэлж байгаа шиг нөгөө зогсохгүй шантрахгүй худлаа дүр эсэхгүй яваад байсан одоо нөгөө хариуг барьж байгаа. Одоо өмнө нь энэ киноноос өмнө ч гэх юм уу хүмүүс аюуг сайн жүжиглэлтгийг My Mystery бол ярьж исэн. Хотел del Luna дээр болохоор гоё юм ихтэй гэдгээр нь ярьж исэн. Дуунуудын сонсоод гоё дуу шүү гэж өнгөрдөг болохоос бүр яг ингэж бүүм хийж байгаагүй шүү дээ. Тэнгүүд тэр болгоныг ингээд барьсан юм шиг санагдах байхгүй ингээд одоо барилга барьж байгаа юм шигтэй тасгаар тавиад тэгэхдээ тим юмд хүрнэ гэж барихгүйгээр тэр ер нь одоо л тийг санагдах байхгүй. Тэр том продакшнууд, том лейблүүд хүлээж аваагүй гэж шүү дээ. Тэнгүүд хүн ингээд шантрахаа шүү дээ. Шантрахгүй байж байгаа нэг жижигхэн чамаагүй газартаа гэрээгээд орсон чинь тэр газар нь одоо аюугийн хүчээр аягүй том болцсон байдаг гэж хэлээ гэдэг шиг хүн ингээд яг юм жижиг юмар том юм хийж болж байгаа. Жижиг чулуугаар том чулууч гэдэг ч нэг тийм үг байдаг шүү дээ. Тэрэн шиг яг тэгээ бас өөрийнхоороо байгаа дайнгууд хизээ нэгэн цагт чиний байгаа байдал чинь тренд болдог юм шиг надад санагддаг байхгүй. Яг одоо юу тренд болж байгааг дагах юм бол тэр чинь хизээч гүйцэхгүй шүү дээ. Гүйцэхгүйгээс гадна өөрчлөгдөх болгонд ингээд дүр тувраад ах юм арена шиг. Тэгэхээр амар хэцүү байхгүй тий. Тэгэхээр яг өөрийнхөө одоо юу гэдгийг өөрийгөө бүрэн олоогүй ч яж болно. Гэхдээ тухайн үедээ ингмээр байна, би ийм хүн байна. Тэрийгээ ингээл үннээр нь ил байхаар яваанда хизээ нэгэн цагт тэр нь одоо тренд болж байгаа зүйлтэй ингэж давхцдаг юм шиг бол санагдаад байгаа байхгүй. Тэгээд давхцаад ирэнгүүт тэн дээр яг хамаг ашиг бүрдээ тэгээд тэрнээс хойш ингээд баталгаатай карьер болоод ингээд тогтоо явчихдаг юм шиг. Тэгэхээр өөрийнх нь хичээл зүтгэл хөдөлмөр өөртөө итгэх гэх юм уу юм шар тууштай байдал амар нөлөөлсөн бах уу. Тэгээд өөрийнх нь бас нөгөө нэг хэлэг төртөө өгнө гэсэн чи хизээж битгий бууж өг. Өөрийнх нь хүссэн зүйлийн төлөө ер нь бол байнга ингээд зогсолтгүй урагшилж байгаарай л гэдэг тийм үгийг ер нь бол байнга хэлэг төртөө гинэ. Энэ дуунуудагийнхан дугаарыг тэгсэндээ энэ үгээрээ төгсгийа. Хизээж битгий бууж өг. Эсэртэл. Хизээж Тэгээ өөрийнх нь дуртай юм хийгээл тэгээд ингэ явж байгаа хүмүүс ал тэгэл хизээ нэг цагт амжилтанд хүрнэ. Үгүй амжилтанд бүр заавал хүрэх албатай бол биш л дээ. Тэгээ ядчил ингээд өдөр тутамд авч байгаа ингээд нэг гоё сэтгэл ханамж гэдэг ч юм уу те. Өөртөө итгэлтэй байдал хэцүү зүйлсүүд зөндөө тохиолдсон л ах те. Угаасаа одоо 20 удаа шалгаруултанд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд 21 дахь удаа дээрэл манай хүн тэр продакшнда тэнцсэн гэж байгаа. Тэгэхээр хизээч тий бууж өгөөрэй. Тэгээд өөрийнхөө яг хүссэн зүйлийг гоё олоод хийгээд те. Чинээс гоё урам зориг авах гоё дугаараасан баха. Ер нь гол айгүй гоё тийм гэгээлэг гоё дугаарласан бах гэж бодож байна. Тэгээд ямар нэгэн скандал гарч ирэх юм бол бит хоёр. Одоо сайлж байгаа ч гэсэндээ яг үнэндээ тийм л хэсэг үлээ гэж. Дараа нь ярьж магадгүй шүү гэж. Тийм байх магадaltaй. За тэгээд өнөөдрийнхэн энэ удаагийнхан дугаарыг ингээд өгөр дуусгая. Бид хоёртай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хизээч битгий бууж. Комментэн дээр тэгээ биччихдэг үг. Хүмүүс коммент үлдээд өндөө хоёулынхын доор.
өрөвдөлтэй байна. Коммент үлдээгээрээ ингээд тэгэрэй гэж үлдээдэг шүү дээ. Гэтэ тэн дээр гомдолж байгаа юм бол биш. Угаасаа зүгээр нөгөө та нар тийм шүү. математик тооны асуудал байх шиг үлээ. Нөгөө их тоо ээжж тэндээс цөөхөн коммент гарч ирдэг. Тэгэхээр хоёулынхын цөөхөн байгаа болохоор ганц коммент ч юм уу гарч ирдэг. Гэтэ ганц коммент ч хамаагүй ингээд бас эцэж бити бууж өг энтер гээд бас биччихгүй юу. Тэр ч гэсэн бууж өгөхгүй. Өөртөө өгсөн зүйлийг Окей. авахлнаа. Окей. За тэгвэл энэ удаагийн дугаарыг ингээд дуусгая. You guys are Not alone. bye bye. Bye.